За энэ удаагийн видеогоор та бүхэндээ ангийн админ багш маань хэрхэн яаж өрөөнүүдөө үүсгэх вэ, удирдах вэ? Мөн хүрээлэлээ хэрхэн удирдах вэ гэдэг талаар жоохон дэлгэрэнгүй мэдээлэл өгье. За ер нь бол сургуулиас бүх ангиудыг үүсгэсэн байдаг учраас эцэг эхийн өрөө, хүүхдийн өрөө гэж, сурагчдын өрөө гэж тусдаа хоёр өрөө үүссэн байх хэвээр. За хэрвээ гараараа үүсгэх гэх юм бол өрөө үүсгэх гэдэг төвчөө дараад эндээсээ бол өрөөг үүсгэх боломжтой. За сурагчдын өрөө гэж хөтөлөө үүсгээд үзье. За энэ дэр гол анхаарах зүйл нь нэгдүгээр таалттай байх хэрэгтэй. Хэрвээ нээлттэй байх юм бол хин дуртай хүн маань эсэх хүсэлтэй өгөөд иж болно. Хоёрдугаарт нь хүсэлтээр гишүүдээ авдаг байх хэрэгтэй. За гишүүд буюу сурагчид маань өөрсдөө чөлөөтэй постлох боломжтой байх хэрэгтэй. За ингээд насны хязгаар нь бол энэ хүрээллийг үүсгэхдээ 10 нас гэж өгсөн юм байна. Тэгэхээр хамгийн доод нас нь бол 10 нас байгаа. Хэрвээ 6 нас гэж үүссэн бол 6 нас гэж гарнаа. Тэгэхээр өрөөгөө үүсгэе. За ингээ өрөө мань үүсчихнэ. За дараа нь эцэг эхийн өрөөг үүсгэе. Эцэг эхийн өрөө. За ерөнхийдөө яагаад ингэж хоёр тусад нь өрөө үүсгээд байгаа гэхтээ зэрэг мэдээж Facebook дээр групп маань тусдаа байдаг тийм ээ, эцэгчүүд нь байдаг, хүүхдүүд байдаг, тусдаа группүүдтэй учраас мэдээллийг бас тусгаарлах үүднээс ингэж үүсгэж байгаа. За инхээр эцэг маань элсэх хүсэлтэй өхөр нь байна, багш маань авах нь байна. За нийтлэлийг бол эцэгчүүд маань чөлөөтэй оруулах нь байна. За насны хязгаарлалт бол ингээд 10 нас гэж байна. За ингээд хоёр өрөө маань үүсчлээ. За тэгэхээр энэ өрөөлөө маань сурагчд маань бол эцэгчүүд маань яаж орох вэ гэдгийг тайлбарлая. За нөгөө тест 206 гэдэг сурагч маань энд байж байна. Сурагч маань бол ангийн хүрээлэлд бол элсээд орцсон байгаа. Тэгэхээр сурагчдын өрөөлөгөө элсэх хүсэлтэд илгээч нь. За багшд маань бол мэдэгдэл ирэх нь байна. За мэдэгдэл ирэхээс гадна тухайн өрөөнд маань хүсэлт орж ирнэ. За энэ маань болохоор хүрээллийн гишүүний элсэх хүсэлт бол биш шүү. Энэ өрөөнд доторх элсэх хүсэлт байгаа. За ийшээгээ ороод зөвшөөрчих нь байна. За ингээд зөвшөөрчих юм бол сурагч маань тухайн өрөөндөө одоо нэвтрээд чөлөөтэй постлох боломжтой болчихж байгаа. Тэгэхээр хүрээлэлдээ бол багш сурагч маань нэгдүгээр хэлсэн байгаа. Дээрээс нь сурагчдынхаа өрөөнд бас хэлсэн байна. За тэгэхээр энэ дотроо бол сурагчд хоорондоо харилцах нь байна. Эцэгчүүд маань энэ дотроо харилцах нь байна. За чатыг бас тусад нь үүсгэж болно. Сурагчдын чатыг эндээс бас үүсгэх, чеклээд үүсгэх болцоо бол байгаа. Эцэгхийн өрөөнд бас чат үүсгэх болцоо нь байгаа. За ингээд харилцааг нь ингээд тусад нь авч явсан нь бол илүү цэгцтэй байх боломжтой. За багш нар маань бол ерөнхийдөө нэгдүгürt эцэг эхчүүдээ сурагчдаа хүрээлэлдээ буюу групптэй гол нь элсүүлж оруулах нь чухал. Тэрний дараа сурагчдаа сурагчдын өрөөндөө эцэгчүүдийнхээ өрөөнд оруулаад тэндээ бол тусдаа мэдээллүүдэд түгээгээд чатын өрөөнүүдөө үүсгээд ингээд харилцаа маань илүү цэгцтэй, аюулгүй болох боломжтой байна. За ингээд видео маань өндөрлөж баярлалаа.